Дээрлэхэлт гэдэг нь зөвхөн зодоон ил тод хүчирхийлэл гэсэн үг биш. Заримдаа ганцхан хоч нэг пост эсвэл ангийн группээс хасагдах жижигхэн үйлдэл хүртэл хүүхдэд том дарамт тулдаг. Харамсалтай нь ийм төрлийн дээрлэхэлтийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Ийм төрлийн дээрлэхэлт нь ил харагддаггүй, зүгээр л тоглосон, хошгонсон гэж харагддаг учраас чухалч тооцолгүй, заавал бидэнд гэмтэл учруулсан байж тэрийг хүчирхийлэл дээрлэхэлт гэж өсвөр үеийнхэн болон эцэг эхчүүд хардаг. Сүүлийн жилүүдэд хүүхэд өсвөр үеийнхний дунд үе төнгийн дээрлэхэлт нь зөвхөн сургуулийн асуудал бус нийгмийн эрүүл мэндийн чухал сорил болж байна. Ихэнхдээ дээрлэхэлтийг зодоон, дурамжлал, сүрдүүлэг гэх мэтээр ойлгодогч хүн болгоны нийх анзаардаггүй аюултай хэлбэрүүдийг танилцуулъя. Нийгмээс тусгаарлах дээрлэхэлт. Зарим хүүхдийг зориудаар бүлгээс хасах, найз нөхдөс нь холдуулах байдлаар дээрлэхдэг. Жишээ нь ангиараа хөл бөмбөг тоглохдоо нэг хүүхдийг чи муу тоглодог гэж хэлээд байнга багтаа авахгүй байх. Эсвэл ангийн групп чатанд зориуд нэмэхгүй байх. Эсвэл групп чатнаас хасах зэрэг үйлдэлүүд орно. Энэ нь ил харагддаггүй ч хүүхдэд би хэрэггүй юм байна гэсэн мэдрэмж төрүүлдэг. 2. Цахим дээрлэхэлт. Сошиал орчинд доромжлох, дооглох, үтгэлэх, тараах зэргээр дарамтлах. Жишээ нь нэг хүүхдийн зургийг нууцаар авч ангийн групп чатанд манай ангийн хамгийн хөгжилтэй царай гэх мэтээр дооглон тайлбар бичих. Энэ нь нэг удаа биш, олон хүн харах тусам хохирогчд илүү хүчтэй дарамтуулдаг. 3. Хошигнол нэртэй доромжлол. Заримдаа дээрлэхэгчид бид зүгээр л тоглож байсан гэж тайлбарладаг. Жишээ нь нэг хүүхдийг байнга тарган, жижиг, намхан, нүдний шилтэн гэх мэтээр хошоор дуудаж, ангийнхан нь инээд болгох. Хүмүүс инээж байгаа ч тухайн хүүхдэд маш их сэтгэл зүйн дарамтуулдаг. 4. Цуурхал тараах. Хэн нэгний тухай худалд яриа тарааж бусдаас холдуулах. Жишээ нь тэр хүүхэд шалгалтанд хуулдаг. Тэр хүнтэй битгий нөхрөл гэх мэтээр худал зүйлсийг анги дотор тараах. Үүний улмаас тухайн хүүхэд найзгүй болж ганцаарддаг. 5. Гэрчийн дуугаа байдал. Дээрлэхэлт болж байгаа харсан ч хинч дуугарахгүй байх нь бас нэг асуудал. Жишээ нь нэг хүүхдийг ангийнхан нь шоолж байхад бусд нь мэдсээр байж зүгээр л хараад инех эсвэл юу ч хэлэхгүй өнгөрөх. Дуугаа байх нь дээрлэхэгчид энэ зөв зүйл юм байна гэсэн ойлголтыг өгдөг. Энэхүү бичлэгийн гол санаа нь дээрлэхэлт гэдэг нь зөвхөн зодоон биш. Заримдаа шоолох, тусгаарлах, худал ярих, захимаар доромжлох зэрэг ил харагддаггүй хэлбэрүүд нь хүүхдэд сэтгэл зүйн шархалт өгдөг. Энэхүү бичлэгийг үзэж буй хүүхдүүд та бүхэн санаатай болон санамсаргүй байдлаар нэг нэгэндээ элдв хоч өгөх, шоолох, доромжлох, бие махбодын болон сэтгэл зүйн гэмтэл учруулах бүх төрлийн үйлдэлээс татгалзаж заавал онц шуурах шаардлагагүй ч зөв боловсон харилцаатай дог сөрөгч байгаарай. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүд ингэж л байдаг штэ гэж хойсолгүй хүүхдүүдтэйгээ ярилцаж хамгийн дотны дэмжин туслагч нь байж аливаа асуудлыг эргээ шийдвэрлэдэг кул эцэг эх байгаарай. Дээрлэхэлтийг хажуунаас нь хараад зогсож байна гэдэг бол адилхан дээрлэхэгчл гэсэн үг шүү.